Хай, өглөөний хөргөлтэй авъя. Ойрд гадаас ирүүсээд гэрт бас халаалт өгөөгүй байгаа болохоор хүдэн тэгээд өглөөдөө аягүй дургу сэржээгээ шүү гэж юу. Гэтэ ер нь би чинь 11 сарын 15-нд халаалт өгдгийг. Тэгээд 3 сарын 15-нд халаалт нь зогсно. Тэгэхээр яг 4 сарын хугацаанд л ер нь халаалттай байдаг. Тэгэхээр ер нь 11 сарын 15 гэдэг чинь аль хэдийн жоохон сэрүү орсон байх уу яахгүй юу тийм болохоор тэр үеэр ер нь гэрт айгүй сэрүүхэн. Тэгэд 3 сарын 15-нд таачдаг гэхэлэр чинь бас амар их таачаа үстэй. 5 сар хүртэл бас гэрт айгүй зэврүүн. Ер нь жоохон тийм байдаг. Гэтэ гайгүй. Гэтэ халаалтын мөнгийг ер нь байрны эзэн төлөх ёстой байдیں۔ Халаалт болон сөөхийг байрны эзэн өөрөө төлдөг юм. Бус зардлыг бол түрээслэгч нь төлдөг л дөө. Энтхийн халаалт заавч би мартчихжээ хэд байдгийг мартчихж. Гэтэ мэдээж байрныхаа метр квадратаас шалтгаалт юм. Одоо 4 сарын хугацаанд л төлнө гэсэн үг шүү дээ. Манайх гэхдээ нэг 2500 юан орчим төлдөг юм шиг үлээ 4 сарын хугацаанд. Тэгэхээр ч 4 сарын турш нийтдээ сая 200 мянга, сая 300 мянган төгрөг орчим төгрөгийг халаалтанд байрны эзэн төлдөг. Харин сөөхөн төлбөр болохоор бас метр квадратаараа тооцдог шүү дээ. Тэгэхээр метр квадратын 4 гэдэг үлээ хэдгээд үлээ ямар ч гэсэн сарда нэг 220-30 юан гэдэг чинь 110 мянган төгрөг орчмыг сөөхөн төлбөр төлдөг. Манай байрны чинь метр квадрат нэг 52-3 метр квадрат болохоор нэг тиймэрдүү байдیں۔ За өнөөдөр байр үтсэн. Энэ байрыг хараа. Энэ том өрөө за. Тэсэр нэм цонхончууд гадагшаага биш. Галзуухлууга. Тэгэд галзуухаас нь одоо ингээ гэрэл орж ирж байгаа байхгүй юу? Тэгэд орж ирсэн гэрэл нь галзуухын том өрөө рүү харсан цонхоор дамжаад том өрөө рүү орж байгаа. Тэгэхээр чи амар харанхуй юм гэрэл муутай бас тий. Тэгчээд бас тавилгууд нь байхгүй шахуу за. Гэтэ тавилгуудын өссөн тавилгуудыг оруулаад ирнэ гэдгсэн л дээ. Гэтэл сонио юм жижиг өрөө л ер нь юм хайтайхан яг наран талдаа гэрэлтэй бус дөрөөнүүд нь харанхуй тэрнээсээ таалагдаагүй шүү. Тэгээд дараагийнх үтсэн энэ байр өстой таалагдсан. Айгуу ташгүй санагцсан. Яг ингээ оронгууд одоо юм жижиг өрөө энийг болохоор номын өрөө гэж тийм билээ. Тэгээд том өрөө нь галзуухтайгаа хамт. Тэгээд газан плетгтэй. Тэгээд засвар нь бас нэг айхтар хуучин бишээ дайжгүй. Тэгэд нэг Монгол хуучны 3 өрөөнүүд нэг хамгийн цаанаа жижиг унтлагын өрөө, том унтлагын өрөө хоёр байдаг шүү дээ. Ер нь тэрнтэй жоохон төстэй бүтцтэй юм билээ. Тэгэд надаа энэ байр ер нь бол хэмжээ санагцсан. Ер нь дайжгүй. Тэгэд бүх цонхнууд нь айтайхан наран тал руугаа харсан болохоор ер нь гэгээ сайтай. Ер нь юм наран тал руугаа харсан цонхнуудтай байрнууд ч арай жоохон өндөр үнэтэй байдэн шүү дээ. Нарны гэрлийг хүртэл зардаг болохоор. Ер нь гэхдээ энэ байр бол яг ингээд юм гэрэл шууд тусах айгуу айтайгаа юм билээ. Гэхдээ нойлох өөр нь нэг таалагдаагүй. Хятадууд ер нь юм монголчууд шиг байнд хэрэгэлдэггүй заа. Хятадууд бол ер нь дандаа дүүш хэрэгэлждэг. Манайх одоо 4-5 дахь байран дээр амьдарч гинөө тэгжигэд ганцхан удаа байнтай байранд түрээсэлж исэн. Бус байрнууд бүгдээрээ дүүштэй байр байсан. Ер нь хятадууд ихэвчлэн дүүштэй байранд амьдардаг. Жохон тухгүй штий. Хинч мэдээж давстай хөөстэй байнд хэвтэж хаяа амрахыг өгсөн штий. Гэхдээ эднэрт бол нэг тийм соёл байхгүй. Би тэгээ саяны сүүлийн байрыг бичлэгийг хийгээд тэгэд нөхөрлөө явуулсан байхгүй юу? Тэгсэн чинь нөхөр наадахны чинь байрлал юусоо болохгүй байна гэднээ. Яалтчгүй энэний байрлал жоохон сонирхолтой. Одоо манай гэрээсэл гэхэд одоо түрээсэлж байгаа байрнаас 2 км-ийн цаана байхгүй юу? Хөвгийн сургуулиас 1 км-ийн цаана. Тэгэхээр за нэг алслагдсан нь шашин гэхдээ нэг ойр хавцаан нь моол байхгүй. Тэгэд нэг үзээд хальт гараад алхачих газарч бас нэг их байхгүй. Тэгэд хамгийн гол нь метроноос дахиад 1 км гарны зайтай болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол ялцчгүй байрлалын хувьд жоохон онцгүй. Тэгэд би нэг гэхдээ ялцчгүй жоохон дотроо айтайхан байр болчлоо. Ишээ орж магадгүй гэсэн жоохон найдвар төрсөн байсан юм а. Тэгэд нөхөр хэлсэн чинь нөхөр за тэгэд ийм байрлал угаасаа юм хямдхан байх нарахгүй шүү дээ. Нэг сонирхоод байх шаардлагатай байр биш байна гэдэг нь гүтэн жоохон тэнэг санагдсан гэлөө. Гэтэ зүгээрээ одоо дахиад нэг хэдэн байр дахиад хайхаас
Ерөнхийдөө ер нь тэгэл байр олох гэдэг чинь бидний хувьд тэгэл хүүхдтэй хүмүүс чинь аль болох тухтайгаа болохын тулд илүү сайн хайхал хэрэгтэй шүү дээ. Аль нэг нь л таалагдаагүй бол тэгээд угаасаа зөвшөөрөх шаардлагагүй байдаг болохоор тэгээд яг тий ер нь ихтэй байрах ч амар ядаргаатай. Би хүсээ юм хайх амар дургу. Багаасаа дургуйсаа одоо ч дургу заа гэж. Нав багт л хийж бүрэн хис самуулаа тэр зурагтны удирдлага болоо тэр өрөөсөө эмгээ газар руу унгаачлаа болоодог. Тэгэл юу вэ? Шкамнаас тэрхүү болоодог энэ тэргээл дандаа юм хайлгаж идэг. Би тэгээд угаасаа тэрийг олох хүсэлгүй нэг тийм дургууд хүчгүй болохоор тэр нь олддогчгүй. Тэгэл дараа нь өөрийнхөө юмнуудыг хайдаг болол тэгэл хайсан юм олддогчгүй. Угаасаа юм болох амар дургу амар муу. Юм хайх гэж хамаг нэрвэ бараа ичдэг. Гэхдээ хамгийн сонин нь за манай нөхөр миний яг эсрэг яг юм хайгаад тэрийг олж чаддаг. Надад тэр нь бүр амар хөөрхөн санагддаг за. Газар мазраас миний ингээд хайгаад болохгүй байгаа юм шууд олчдөг. Тэгээд миний өсний болтыг олоод өгөөч гэд би гуйхлаар Орхан хоёрын завсраар хүртэл олчдөг за. Мэдгүй тэг амар хөөрхөн ингээд намайг ингээд юм олоодог гэ гуйх болгон дандаа тэрийг олоод өгчдөг за. Би мэдээж өөрөө хайгаад болохгүй болохоор нөхрийг гуйж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг амар сайн олдог. Би тэгээд баг буянтай юм уу одоо ямар юм яагаад ингэж сайн олд юм бол тоо эсвэл рүүгээ гайхдаг болсон за. Тэгэд нөхрөөс чи яаж юм ингэ сайн олоод ингэ асуухлаар яг хайж байгаа юмаа нүдэндээ төсөөлнө. Тэгчээд тэрийг ингээд орчин тойрноосоо хайгаад явчихаар амар хурдан олцдог байхгүй юу гэдгийгсэн амар инээдтэй за. Би гэхдээ тэгж үзээд бас одоо ч тэ олоогүй. Ер нь олох дургу хэвээрэл байгаа гэж. Юм хайх дургу гэсэн чинь гинт нэг хачим санаанд орчлоо. За ярьлаа шүү. Нэг гоё дурсамж биш болохоор за хайлтгаа ярьчих за. Би анх нөгөө Бээжинд бакалаврынхаа зэргийг төгсөөд Монголд очиод ажиллах хайжсэн байхгүй юу? За 2014 онд тэгэл нэг хэд хэдэн компанид ярилцлага өгөөл ерөөсө бүгдээрнгээс нь татгалзан хариу аваад исэн байхгүй юу? Зарим нь намайг авъя гэсэн хэдэн болохоор цалин, байршил, ажлын онцлог энэ төр нь ерөөсө миний сонирхолтой таарахгүй тэгэл ерөөсө баг би 2 сар ажил хайгаад тэгэд олж чадахгүй нэг жоохон гундухаа явж исэн. Тэгсэн чинь манай гэрээ ойролцоо Хятадын барилгын гүйцэтгэгч компани нэг захиргааны хятадтэй захиргааны менежер хайж ийнгээд тэгэд би ч нэг миний бакалавр болохоор бизнес удирдлага байхгүй тэгэд яг очиод нэг ярилцлаганд орж исэн. Тэгсэн чинь хятад захиралтай нуулзаад тэгэд ажил үүргийнхээ талаар ингээ асуусан чинь ер нь бол миний сонирхолтой айгуу нийцгээр болохоор санагдсан байхгүй юу. Тэгээд дээрэс нь намайг туслах нэгтлэн хэлхийгээд тэгээд бас тэр компанийн нэгтлэнтэй уулзаад ингээ яриад утсан юм бас айгуу айтайхан болохоор юм шиг санагдаад би бас боломжийн гэж бодчихсон. Тэгээд тэр үед болохоор би дөнгөж сургууль төгссөн байсан болохоор цалингийн хүрлээлттэй ямар ч гэсэн гар дээр бол саяас дээш гэж хэлжсэн. Тэгээд тэр компани болохоор надад сая 500 тэгээд сая 500-аас бодволохоор нэг гар дээр сая 200 мянган төгрөг орчим ирэхээр байгаад тэгээд ер нь боломжийн юм шиг нэг би тэр захирлын 2-3 цаг ерөнхийдөө ярьсан юм аа. Тэгээд ерөнхийдөө миний айгүйх санал хүсэлтэнд ингээд нааштай эвтэйгнэр зохицуулаад тахлаар нь бас намайг энэ компанид авах сонирхолтой байгаа юм байна. Би бас хэрэгтэй байгаа юм байна энэ гэсэн нэг тийм миний талаас айгүй эрг хүлээлттэй. Тэгээвчсэн чинь тэр захирлын гинт манай бас ингээд хөрөнгө оруулагч тал, захиалагч тал хятадаас ирдэг. Тэгэхээр чи дунд нь ингээд байнга орчуулга хийж игээрээ энэ гэхгүй юу? Тэнгүүт нь би тэр хүмүүс чи хятад хүмүүс өстэй та нар ч хятад хүмүүс тэгэд би одоо хинт чи яаж орчуулга хийх юм гэдгсэн чинь үгүй яг бид нэр ийшээ тийшээ томилтоор өөрөө амглаа айгүйх явдаг. Тэр болгоно ингээд дагаж явж хараа энэ гэдэг тэнгүүт нь за энэ гэдгсэн чинь үгүй гэхдээ ялцчгүй яриа нэг сонио тэр хүмүүс ирээд ингээд Монголтой танилцаад хотод ингээд орой хүчин цагаар гарч орох бол чи бас ингээд хэлмэрч орчуулагч хийгээд туслаад гарч агаар энэ төр ухааны юм яриад тэгэд би тэрийг болохоор ерөөдөө ажлын хүрээнд ойлгоод тэгэж надад нэг ингэж өөрийгөө хамгаалах нэг жоохон муу санаа ч юм уу тийм бодолч байгаагүй тэгэл ерөөдөө өмнөх нөхцлүүдийн айгу надад тааруулаад ингээд миний өөр болгоцсон болохоор тэрийг ингээд амар гоё юм шиг санаад ингээд бараг юу ч хэлэхэд нь эргээр хүлээж авах чадвартай болсон юм шиг нэг тэгээд за гэж тэдсэн баггүй тэгсэн чинь сүүл рүү нэг л сонио намайг жоохон дээрлэхэд байгаа юм шиг нэг тиймэрхүү үгнүүд ингээд хэлээд эхлэнгүүт нь гинт бас ингээд бодож байгаа байхгүй юу. Үгүй гэхдээ та болон танаа ингээд захиргааны төвшний хүмүүс
би яагаад ингэж ажлын бус цагаар та бүхэнд үйлчлээд ингэж байгаад ах хэвтэй юм бэ энэ төр гэд ингэж асуулаар бид нар тийм хүн хайж байгаа болохоор дөнгөж сургууль төгссөн залуухан охтуудад боломж олгоод дан гэдэг хариултыг өгч байгаа байхгүй юу? Тэнгүүд нь бүр түл та нарын хайгаад байгаа хүн би биш юм шиг байна. Тэгсэн чинь тэр үед миний ардаас залгаад цалингч гар дээр 2 сая болгож өгье гэж хэлжсэн за. Тэгэл би мэдээж амар айгаал тэгэл зөвшөөрөөгүй л дээ. Гэхдээ тэр үе яагаад чи надад юусоо мартагддаггүй юм. Жохон бүтлгүй нөхцөл байдал үүсэх юм уу жохон юм хайгаад болохгүй болохоор яагаад чи тэр үе санагдаад намайг айлгаад идэх гэж юу. За бай бай.